мэдсэн үү? Хэдүүл өнөөдөр мэрэгжлийн хоол зууч холонготой хоолны соёл болон цайны соёл хэрхэн уялдаж байгаа те. Цайны Монгол соёл гэж юу болохоор ярилцаар ирсэн байна. За та нэг өөрөө танилцуулаач. Намайг Хулгангаа гэдэг хоол зууч мэрэгчлээ. Салбартаа бол 10 гаруй жил ажиллаж байна. За спорт, эмнэлэг, эмчилгээ тэгээ мөн хүүхдийн яг ийм хоолтын талаар мэрэгшиж ажиллаж байгаа. Тэгээд ийм хүн байна. За залуучууд бидний хувьд бол өглөөний зөвлөгөөр энэ усуу, буцуу гэдэг юм зөвлөгөөг нэлээд явуулдаг болсон байгаа. Тэгвэл таны хувьд ер нь сүйтэй цаг хэрэглэх гэж юм зөвлөгөө өгөх үү? Төлхөө ер нь сүйтэй цаг хэрэгсэн дээр гэж боддог та. Гэтэл залуучдыг усууж штэ. Гэтэл Монголын одоо уламжлалт ингээ хоол хүнсээ ингээ авах ингээ хараад үзэх юм бол хар ус уучлах. Магадгүй таны эмээ өвөө чинь тэгж хэлсэн, аав ээж чинь тэгж хэлсэн үү үгүй сайн мэдэхгүй байна. Гэхдээ эмээ өвөө бол тий хар ус уудгүй маа гэл хүүхэд ахт тусуулаад байсан. Тэр чинь бас айгүй юм өвөрмөц соёл монголчуудад тусуух тийм заншил айгүй бага аахгүй юу. Бид нар бол дандаа цайлуудаг. Эсвэл сүдэ цайгаа уун эсвэл бор цайгаа уун. Бор цайгаа өдөр тутамдаа уун. Зуны үйлрэлт болохоор айраг, хоромгоор уламдаалдаг. Тэгэхээр ер нь бол бас яг ийм ус ууч зүйлүүд жилүүдэд л гарч ирэл усуу гэж хэлээд байгаа боловч ер нь бол монголчууд бол төлхөө цайгаа уудаг гэсэн. Ялангуяа нэг жин асгаж байгаа эсвэл мэрэгжлийн спортын тамирчид төр бид нар маш өдөр тутам нэг 3-5 литр, зарим тамирчид 6-7 литр шингүү уух шаардлагатай байдаг байхгүй. Тэр тохиолдолд таан ус уун гэдэг бол айгүй хүнд. Тийм учраас бид нар цайтай эсвэл өөр олон төрлийн жимстэй хойлж ингэ шиг өгдөг. Тэр нь бас илүү уухад илүү хэлбэр байдаг шин. Даан ус өдөрт 2 литр уух бол айгүй хүнд ахгүй. Тэгэхээр илүү цайтай хойлоо, дааруултай хойлоо, эсвэл магадгүй нэг шарт тостойгоо хойлоод уух нь илүү тохиромжтой байгаад байдаг. За миний хувьд гэх юм бол өглөөдөө энэ хар цайн дээр сахарыг те. Дээрээс нь сүүгээ тийм нэг инглиш маягийн цай олгоод уучдаг. Энд өгвөл яг миний хангалуун шимжилт өгч чаддгүй. Эсвэл орондоо сүйтэй цай уухыг та зөвлөх үү? Одоо яг саяхтай адилхан нэг кофенд шар тас гэж уугаад идэв шүү дээ. Би тэрийг ерөөсөй ойлгодог байхгүй. Яагаад кофенд шар тас гэдэг. Монголчууд бол цайндаа шар тас гэдэг байхгүй. Тэгээд би ингээ гайхаад та нар ингээ цөсчин зүгээр үү? Цөсний асуудал үүсэхгүй юу гээл те. Хизээч монголчууд бол шар тасыг кофенд хийж байгаагүй. Тэрнтэй адилхан асуулт асууж байгаа байхгүй. Миний хувьд ингээ гайхаад зочиртохоор нөгөө талаас залуучууд яг нэг ялангуяа бидний эмээгийн аав ээжийн найруулдаг тэр цайг бас ингэж хийж уухад цаг хүрэхгүй. Тэгэхээр өдөрт 2 литр одоо чанчлаа хэрэг өдөржингөө авч явах боломжгүй үед сүүлийн үеийн технологиг ашиглах хэрэгтэй. Технологиороо ингээл Монголын уламжлалт хэрэглэдэг арваатай тий нөгөө нэг алтар арваатай өөр айгүй олон цайнуудыг гаргасан шүү дээ. Тэрийг аваад хэрэглэхэд ер нь бол уламжлалт бидний цай мөн шүү дээ. Тэрийг хэрэглэх хэрэгтэй. Тэгж зөвлөдөг ер нь бол залуучууд. За бидэн дээр чинь юм сонирхолтой мэдээллийг хуваалцсан танд маш их баярлалаа.